Сайн уу төвшөө байна. Миний өдөр тутмдаа хэрэгэлдэг технологийн бүтээгдэхүүнүүдэд танилцъя. За хамгийн түрүүнд бол iPad-ыг аялнаа. Бага. Тэгээ ягаад iPad сонгосон бэ гэхээр тэр үед ерөөсөө нөгөө ингийн iPad донд Apple Pencil-тэй холбогдсон iPad байхгүйсэн. Тэгээд ерөөсөө тэр iPad 6-гаа Apple Pencil нэгдэх хувилбартай хамт яг одоо 22 хүн хүртэл бараг ашигласан. Бараг 6 жил. Тэгээд тэнцэнэ зураг бүх ажиллаа хийдэг байсан. Тэгээд одоо бол iPad Pro M1 чиптэй 22 оны загварыг ашиглаж байгаа. Би яг M1-тэй iPad авахаас өмнө M1-тэй MacBook авч ирсэн. Тэгээд тэр MacBook дээр M1 чиптэй анхны MacBook байсан болохоор ингээд ямар ч сенсний чимээ авахгүй ерөөсө халдгүй заяа. Би одоо хүртэл нөгөө MacBook-ээ тэгж амар халуун байхыг ерөөсө мэдэж үзэж байгаагүй. Тэгээд M1 чиптэй iPad дээр одоо нөгөө сүүлд 15 ч гарсан шүү дээ. 15 гараад нөгөө баахан консол түвшний тоглоомод орж ирсэн зэ. Тэр чинь зөвхөн M чипний ачихгүй юу? M1, M2 чипний. Дөнгөтл чинь 15 дээр л зөвхөн нөгөө Resident Evil нөгөө том тоглоомод ажиллаад байна гэсэн шүү дээ. Тэгсэн чинь 22 оны M1-тэй iPad хүртэл дээр гарч байгаа. Ягаад тэгэхээр M1 чиптэй. Тэгээд нэг ийм iPad байна да. За ягаад iPad-ийг эхнийхээ сонгосон бэ гэхээр нэг энэ дээр би бүх ажлаа хийдэг. Тэгээд ерөөсөө нөгөө лаптоп ашиглах шаардлагагүйгээр iPad-ын дээр бүх юм хийж болдог болсон байхгүй одоо. Энэ дээр edit хийж болж гин, зураг зурж болж гин, анимашн хийж болж гин. Дээрээс нь Apple Pencil. Apple Pencil бол бүр яг ингээд энэ зургийн ертөнцийг те энэ зураач нар дизайнеруудын график салбарыг тийчгт нь өөрчилсөн тийм бүтээгдэхүүн баггүй юу? Яг энэ өмнө хуучин Wacom байсан. Тэгээд Wacom яагаад одоо ингээ iPad шиг яваагүй гэхээр Wacom-ыг заавал нэг юмтай холбогддог. Тэгээд зурж байхдаа дэлгэж сардаг. Тэгээд би анх Wacom-ыг хачаад нөгөө тент зураад хахад би ингээд доор нь ингэхээр амар сонь санагдчихгүй. Тэгээд дээрэс нь ийш чи авч болтгоо. Тэгээд одоо энэ хоёртойгоо байхад кофе шоп зураг зурж болно. Ир тишээ галт тэргээ онгоцоор тий бүх юмд ерөөсөө ингээд гой санаа орчих юм бол скетч хийгээ зураа яваад иж болдог. Тийм болохоор iPad 8 хэрэгтэй. Миний хоёр дахь бол энэ байна. Sony-гийн VHC H700N гэдэг чипс. Тэгээ энийг бас амар судалж аваад авч ирсэн. Ягаад энэ ингээд хоёрт оруулсан бэ гэхээр сууж юм хийдэг. Гинтэнд ажиллаа ихтэй би амар чимээтэй орчинд хийдэг. Тэнгүүд л нөгөө noise cancellation хэрэгтэй. Тэгээд дууныхын чанарын стажгүй хэрэгтэй. Тэгээд гол нь жин амар хөнгөн. Тэгээд дизайн стажгүй. Тэгээд би угаасаа нөгөө багада Sony-гийн чипч хэрэглэдэг байсан аахгүй юу? AUX оролттой. Тэгээд ер нь Sony-гийн яг дууны системийн юмнууд нь жоохон дуртай. Тэгээд энэ чипчийг судалж агаад авч ирсэн. Амар дуртай. Тэгээд ингээ яг ийм нэмхэн болчихдог. Тэгээд зүгхээр юм хэлнэ. Noise cancellation ажиллаад. Гуравт энэ хөөрх юм байна. Энийг энтэй хамт оруулж. Энэ болохоор Apple-ийн юу ахгүй нөгөө цаг тэгээд утас тэгээд хөвчин зориулсан wireless charger ахгүй юу. Ингээд нэгж болдог. Тэгээд ийш чишээ явхад амар байдаг. Бид нар нөгөө амар их ингээл цагны цэнгэлэгч, янз бүрийн цэнгэлэгч гээл ингээл бах юм авч удаа штэ. Энийг зөвхөн ингээд нэг USB-тэй аваад явчихад бүгдийг цэнгэлж болдог байхгүй юу. Тэгээд ингээ нээчдэг. Тэгээд энэ ч цагаас цэнгэлж болно. Тэгээд энд нь чихвчээс цэнгэлж болно. Тэгээд ийш чи явахаар энэ амар амддаг. Тэгээд одоо бол гэртээ яг ширээн дээрээс үр ингээ тавьцаад байхгүй юу. Тэгээд орж ирээ шууд цагаа тайлаад ингээ тавьчихдаг чихвчээ ингээ цэнгэлээд өргөчдөг. Янз бүрийн илүүлэлтийхгүйгээр. Тэгээд энийг манай унаад бэлгэлж ирсэн. Гэтэ би энэ дэм хайртай. Ийч явахаар байгаа юм шиг. Тэгээд ингээд хоёост. За дөрөвдүгээр нь би аппликейшн нэрлэнэ. Хоёр аппликейшн байгаа. Procreate тэгээд Procreate Dreams гэдэг хоёр аппликейшн байгаа. Procreate анх 18 онд лөө 17 онд гарч ирсэн. Тэгээд ер нь бол яг Procreate гэдэг аппликейшнээс болоод би iPad авч ирсэн. Энэ аппликейшн зөвхөн iPad дээр байдаг байхгүй юу? Тэгээд хамгийн хүчтэй хамгийн одоо
гоё зурдаг аппликейшн. Apple Pencil те. Тэгээ би энэ дээр жишээ нь ер нь Procreate дээр зургийн бүх ажлууд байдаг. Одоо энэ гүлэн мужаан комп момгууд бүгдийн энэ чинь зурдаг. Тэгээ хүтэн чадлаа аягүй сайтай. Хэрэглэхэд амар. Тэгээ ингээд дизайнууд нь хүртэл амар гоё. Цэвэрхэн. Ингээд brush шууд амар ингийн. Тэгээд би Procreate-ийг бол магтнаа. Тэгээд төлбөртөө гэхдээ нэг удаа худалдаа авалт хийдэг. $11 байдаг. Тэгээ би энийг 7-8 жилийн өмнө жишээ нь авсан гэхээр одоо хүртэл нэг ч тагж төлөөгүй. Тэгээ амар сайн хөрөнгө оруулалтаа байхгүй юу. Тэгээ нөгөөт нь болохоор Procreate Dreams гээд Procreate-ийг одоо хөгжүүлсэн баг нь анимашн хийдэг app гаргасан байхгүй юу. Тэгээ энэ app гараад удааг байгаа хэдхэн сар болж байгаа. Тэгвэл би энэ app-ыг дахиад яг Procreate зургийн салбарыг өөрчилсөн бол энэ Procreate Dreams гэдэг аппликейшн анимашны салбарыг өөрчилсөн заяа. Яагаад тэгэхээр 4 iPad-тай Procreate Dreams-тэй хүн ширээ тойрч сууж хагаад бүтэн анимашн хийх аим хурдтай их боломж бүрдээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ амар зүгээр амар. Энэ яг одоохондоо гараад удаагүй энэ дээр бүтээгдсэн бүрэн хэмжээний анимашнч гараагүй. Тэгтээ удахгүй яг энэ дээр бүх юм хийдэг болно гэдэгт би бүр амар 100% итгэлтэй. Procreate гарч байгаад би бараг хаанх нөгөө авч ирсэн гэсэн шүү дээ. Яг амар яаралтай iPad Америкаас дахиад Procreate авч ирсэн. Яг тэр үед би яг амар мэдчихсэн байхгүй. Яг Procreate ингээд амар дэлхийд даяар ингэж тараад хүмүүс бүгдээрээ ингээд Procreate руу ороод ингээд амар зурдаг болно даа гэд. Тэгээ одоо угаасаа Procreate-ийг бүгд төлөвлөлт мэдэн шүү дээ. Тэгээд энэ Dreams яг нэг дахиад 3-4 жилийн дараа яг Procreate шиг амар алдтай аппликейшн болно гэж бодож байна. Дараагийн санал болох нь болохоор CapCut гэдэг утасны аппликейшн. За CapCut болохоор яг видео эдит хийдэг тийм аппликейшн. Тэгэд үнэгүй ямар нэгэн сурталчилгаа энэ төр байхгүй. Тэгэд Монголд ялангуяа бүх фичер янз бүрийн юмнуудын үнэгүй ашиглаж болдог. Гадаадд байх юм бол төлбөртэй ашигладаг аpp байхгүй юу. Тэгэд энэ үнэгүй дээрэс нь 4K-гаар 60 фреймээр видео экспорт хийж болдог. Тэгээд нөгөө Adobe нөгөө видео эдитлдэг эсвэл Mac-ийн нөгөө Final Cut Pro энэ гэдэг шүү дээ. Тинчээ эдэг видео эдитлдэг бүх нэмэлтүүд байгаа. Тэгээд энэ чи рилүүд янз бүрийн бичлэгүүдийг бүгдийг энэ app дээр эдитлдэг. Тэгээд амар өндөр хүчин чадалтай юмнууд амар сайн ажилладаг. Тэгээд анх гарч ирэхдээ үнгүй гарч ижсэн. Тэгээд ингээд амар сэжигтэйс аахгүй. Амар сайн app. Тэгээд яагаад ингээд үнгүй байна даа гэд. Тэгсэн чинь TikTok зарагдсан. За дараагийнх нь болохоор дахиад app байгаа. Microsoft-ийн хөгжүүлж байгаа AI биш хөрөнгө оруулалттай. Microsoft ч өөрөө нөгөө Bing гэдэг хайлтын системтэй шүү дээ. Тэгээд Bing гэдэг ийм юуны аппликейшн гаргасан аахгүй юу. Тэгээд энэ аппликейшн дээр биш үү? ChatGPT 4. Одоо 5 нь хөгжүүлэгдэж байгаа ChatGPT 4-ыг энэ аппликейшн дээр ашиглаж болно заяа. Тэгээд мэдээж үнэгүй. Тэгээд одоо энэ чинь ChatGPT 4-ыг ашиглах уу гэж шууд санал болгож байгаа байхгүй юу. Тэгэд энэ дээр яадаг вэ гэхээр англиар за монголоор хэлсэн ч болно автоматар орчуулцдаг. Гэхдээ англиар ингээд янз бүрийн асуухан бол бүр амар сайн мэдээлэлүүд гарч ирдэг. Тэгээ би жишээ нь энийг өдөр тутмын янз бүрийн юм ингээ асуухтаа одоо Google хайлт хийхээс өмнө шууд Bing руу ороод асуучдаг болсон. Яагаад тэгэхээр автоматар шууд хариултыг гаргаад өгчдөг. Нөгөөх нь болохоор веб байгаа. OpenArt AI гэд веб байгаа. OpenArt AI. Тэр болохоор яадаг вэ гэхээр зургийн төрлийн AI юм. Хөдөлгөж болдог видео бас ингээ гаргаж болно. Тэгтээ бусад AI-аас ялгаатай нь одоо байгаа AI ихэнх нь ингээд текст бичээд ийм зураг болгоод өгч гэдэг нь шүү дээ. OpenArt-аар болохоор би өөрөө скетч гаргачаад тэр скетчээ өгөөд энэ скетчийн дагуу энийг ийм болгомоор байна гэд команд өнгөтл зургийг гаргаж өгдөг байхгүй юу. Тэгэд энэ бас дахиад ирээдүг өөрчлөө. Одоо би Vanga юм хайшин те. Нэмэлтээр нэг технологи юм байна. PlayStation 5. Тэгээд PlayStation VR 2. Миний хоёр хайртай найз. Ягаад технологи дээр онцолж байгаа гэхээр PlayStation 5 бол угаасаа хамгийн сүүлд гарсан консол. Тэгээд дээрэс нь хүчин чадал тэгээд гарч байгаа тоглоомнууд ялчгүй нөгөө шинэ үеийн сүүлд гарсан тоглоомнуудад одоо хөл нийлүүлж явах боломжийг олгоод байгаа байхгүй юу.
Тэгээд хамгийн чухал энэ хоёрыг оруулж байгаа шалтгаан нь PlayStation VR 2 байхгүй юу? Бусад нөгөө одоо утасгүй standalone ингээд VR-уудыг бодох юм бол PlayStation VR 2 яг тоглоом зориулсан. Тэгээд нөгөө дидгцийн хурдан тэгээд график нь бүр хамаагүй өндөр байхгүй юу? Зураг сайтай. Угсаа яг тоглоомных болохоор тэгээд тэнд одоо шинэ гарч байгаа гараад угсаа нэг удаагүй байгаа болохоор яг амар тоглоомууд нь яг хит болж амжаагүй байгаа. Тэгтээ бас амар боломжтой. Тэгээд би өөрөө VR 2 дээр ингээд тоглоомоо туршиж үзэхэд бол нөгөө миний амьдралдаа ерөөсөө үзэж байгаагүй амар тийм зураглууд байсан. Миний авсантаа хамгийн их харамссан технологийн бүтээгдэхүүн гэх юм бол AirPods Max байна. Яалчгүй яг нөгөө ингээд iPad те Apple Pencil эдрээс болоод Apple-ийн чихвчийг би хамгийн сайн тэгээ хамгийн гоё яах гэж бодсон. Тэгсэн чинь дууралт болон noise cancellation амар сайн байсан аахгүй юу. Гэтэ гол надад таалагдаагүй ингээд авахд харамсахад хүргэсэн зүйл юу вэ гэхээр AirPods Max амар хүнд заяа. Тэгээд удаан зөвхөр амар тохгүй. Тэ эвхэгддэг. Тэг гол нь жин тэгээд амар тохгүй байдал аахгүй юу. Тэг яагаад тэгэхээр би ингээд ажлаа ингээд хийгээ суу штэ. Ажлаа хийгээ суухаараа яг ингэж суудаг байхгүй ингээд. Оп. Инкээр ингээд доошо бүхтэж аваад тэнгуут л ингээд хүнд шивт зүүхээр 30 минут зүгээд шууд хүзүү ядардаг. Тэгээд AirPods Max ягаад чи миний толгой хоёрлаас амар ингээд бариад идэгсэн. Яг нэг хоёр ингээд нэг юм юу хэмтэй. Адууны төөрэ хоёр талаас яг ингээд удаан барьсан юм шиг. Яг их л зүгээд нэг дуун сонсоод нэг 20 минут бол амар тухтай. Тэгтээ бүр ингээд новши амар тухгүй удаан зүгээр. Тэг яг дууралт муултаа угаасаа юм ярихгүй байгаа шүү дээ. Бус юм яриад байгаа. Тэгээд тэр нөгөө даавн зөөлөвч чинь ингээд уулын салж угааж болтой. Тэгээ тэр нь амар амархан заваарчаад. Тэгээ дээдлийн зөөлөвч чинь. Тэгээ тэдрийг ингээд ялангуяа цагаан өмгтэй авчих юм бол ингээд ийм яг ингээд хэр болсон мэддэдэг байхгүй юу. Тэгээд өөр чинь их вигддгүү ийс чи авч явахаар амар хэцүү. Тэгээд амар хүнд. Идрийг хэлмээр байна. Тэгээд яалчгүй аваад тэгээд харамссан л та. Ямар ч миний санд бол бүтээгдэхүүнүүд юм байна. Тэгээд одоо надтай шилдэг юм да. Тэгээд миний л үнэлэмж юм да.